За энэ хүрэлцэн ирсэн нийт улсын байцаагчид, эрхэмж очид, нийт албан хаагчдаа мэргэжлийн хяналтын ажлын өдрийн өндийг дэвшүүлэн баяр хүргэж байна. Монгол төрийн нэрийн өмнөөс арга дэргийнхаа эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай орчныг үржүүлэх үүсэд хүчин зүтгэж байгаа мэргэжлийн хяналтын байгууллагынхаа салбарын нийт ажилчдаа мэргэжлийн хяналтын байгууллага үеийн удирдгуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу. Мэргэжлийн хяналтын байгууллага гэдэг энэ салбар бол өөрийн гэсэн онцлогтой бас сайн муугаар их олон хэлүүлдэг ийм салбар л да. Үнэхээр дотор нь орж ирж ажиллаж иж жаргал зовлон дунд нь байж иж энэ салбарыг ойлгодгоо гэж би боддог. Би ч гэсэн энэ салбарт ирж ажиллаад та бүхнийхээ нэг эдис болж танартайгаа ажилласан тэр он жилүүдэд мэргэжлийн хяналтын байгууллага гэж ямар байгууллага байдгийг үнэхээр хүний аюулгүй байдлын манаан зогсож байгаа энэ улсын байцаагч нар гэж ямар хүмүүс байдгийг мэргэжил мэдлэгтэй хэр одоо мэрэгсэн хүмүүс байдгийг гэдгийг мэдэрч тэр хэрээрээ илүү энэ салбарт энэ байцаагч нартаа хайртай болдгийм байлаа гэдгийг энэ эндэр дээрээс хэлэхэд таатай байна. Үнэхээр энэ салбарыг удирж явах үед үе үеийн дарганаар бид нар сая уулзаж бас ярьжээ. Өөр өөрийн тодорхой зорилго дэвшүүлж хамтарч ажиллаж байсан. Та нарынхаа хүч боломжоор та нартайгаа хамтарч хийсэн тэр олон ажлыг дурднаг бол энэ эндэр дээрээс цаг багтах байхаа гэж бодож байна. Үнэхээр Монгол улсад 2003 оноос хойш мэргэжлийн хяналт нэгдэн тогтолцоонд орж хяналтын байгууллагын бүтэц зохион байгуулалт метролог бааз боловсон хүчний нөөц гээд олон зүйлээр бид нар агц дэвшил гаргаж чадсан гэж ойлгодог. Энийг хийхэд энд байгаа байцаагч нарын энд байгаа энэ салбарын хүмүүсийн хүчин зүтгэл өндөр байсан. Ялангуяа 2010 онд улсын их хурлаас бид нар төрийн хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж мэргэжлийн хяналтын байгууллагыг шин шатанд гаргах, шинэ хөгжлийн замд орох эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж ойлгодог. Өнөөдрийн бид бүхний ярьж байгаа эрдэслэл суурилсан хяналт шалгалтыг энэ хуулинд бид нар оруулж эрдэслэл суурилсан хяналт шалгалтыг дагсан чеклист буюу хяналтын хуудсыг нэвтрүүлэхээс эхлүүлээд орчин үеийн олон улсын чиг хандлагад нийцсэн хяналтын байгууллагыг Монгол улсад тогтооход энэ 10 оны өөрчлөлт өнөөдрийн та бүхний хийж байгаа шинжилэл бол томоохон өөрчлөлтийн эхлэл байсан гэж бодож байгаа. Үүнийг цааш бид нар улам боловсронгуй болох чиглэлээр тодорхой ажлуудыг хийх ёстой гэж ойлгодог. 2012 оны улсын хурлын сонгуулиар байгуулагдсан парламентын хүрээнд мэргэжлийн хяналтын төрийн хяналтын тухай хуулийг өөрчлөлт оруулахаар одоо 3 дахь удаага өргөн баригдаад байна. 2 удаа бол бутсан та бүхэн мэдж байгаа. Яагаад энэ улсын хурал дээр энэ хуулийн төсөл ингээд гацаад байгаагийн гол шалтгаан бол би 2 зүйлд байна гэж харж байгаа. Нэгдүгээр Монгол улсын өргөн барьж байгаа энэ хуулийн төслүүд дандаа хяналтын тогтолцоог дотор нь өөрчлөх, өнөөгийн нэгдсэн хяналтын тогтолцоог буцаах гэсэн юм санаа байсан. Ер нь Монгол улс, ер нь альва улс аюулгүй байна гэдгийн үндсэн баталгаа бол хяналтын тогтолцоогоо тэр төр улс, тусаар тогтносон улсын хувьд авч үлдэх ёстой гэж хардаг. 1990 оны ихээр төрийн хяналтын хороо гэдгийг татан буулгаж тэр 10 жилийн хугацаанд Монгол улсад эдийн засаг санхүүгийн болон олон одоо хариуцлагын зууд нүрлэх үндэс бол төрийн хяналтын байгууллагыг татан буулгасан тогтолцоог эвдсэн явдлаа гэж ойлгодог. Ийм ч учраас 2003 оноос хойш төрийн нэгдсэн тогтолцоо бий болсноос хойш энэ одоо Монгол төр байгаагийн хувьд энэ хяналтын тогтолцоогоо бид нар байнга байлгах ёстой. Тийм учраас нэгдсэн тогтолцоо цаашид дандаа энэ хэвээр яваасаа гэж хүсэж байгаа. Олон улсын байгууллагууд ч нэгдсэн тогтолцоор явж байна. Тийм учраас хяналтын энэ олон давхцсан яам болгонд байсан хяналтын тогтолцоог нэгдүүлсэн шийдвэр бол Монгол төрийн гаргасан энэ 20 хэдэн жилд гаргасан нэг чухал шийдвэрийн нэгэ гэж ойлгож яваамаа. Тийм учраас хяналтын тогтолцоо цаашдаа хэвээрээ явах ёстой. Энэ чиглэлээр парламент дээр бас парламентын гишүүдийн дийлэнх ийм үзэл санаатай байгаа учраас энэ хууль олонхын дэмжлэг авахгүй байгаа гэж ойлгож байгаа юм. Ер нь өнөөдөр хууль нь гараагүй байх ч гэсэн манай зарим хяналтын тогтолцооноос заримыг нь салах гэсэн юм орлого бас сүүлийн жилүүдэд ажиглагдсан. Би бол жишээ нь шинэ удирдлагын төвшөнд энэ санхүүгийн хяналтаа буцааж аваасаа гэж ойлгож байгаа. Монгол төрийн хяналтын тогтолцооны амин сүнсийн нэг бол хяналтын санхүүгийн хяналт. Санхүүгийн хяналт мэргэжлийн хяналттай байх ёстой. Хууль эрх зүйн хэвээрээ байгаа гэж ойлгож байгаа. Тийм ч учраас их хурлд байгаа бидний гишүүд ерөнхий сайдад тухайн үед нь энэ санхүүгийн хяналтын тогтолцоог салгаж байгаа нь буруу гэдэг асуудлаар хандж байсныг бас энд хэлье. Үнэхээр хоёр дахь асуудал бол энэ хяналтын хүрээнд бид нар төрийн төрөө хяндаг, төрийн захиргааны байгууллага хяндаг энэ тогтолцоо байх ёстой.
бизнес төрж байгаа, бизнес рүү хандж байгаа төрийн хяналтын байгууллага илүү шуурхай, илүү ил тод, илүү хариуцлагатай, илүү эрсдэл суурилсан байх нь ойлгомжтой. Магадгүй зөвлөн туслах тэр үйлчлэгээрээ илүү цаг зав зарцуулах нь зүйтэй байх. Төрөө хяндаг, төрийн захиргааны байгууллага хяндаг энэ тогтолцоо байж ич энэ төр хүмүүс явж байгаагийн ёс зүй, тэр авилгал хээл ахвал олон зүйлийг үе таалгыг хаана гэж ойлгодгоо. Тийм учраас төрийн хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгох чиглэлд парламентын төвшөнд хууль тогтоох төвшөнд та бүхэнтэйгээс хамтран ажиллана гэдгээ бас энэ энэ дээрээс хийх нь зүйтэй байхаа гэж бодож байна. Хоёр тэлгсэн санаа бол өнөөдөр хяналтын байгууллагын төрийн байгууллага энэ байгууллагын салбарын хамгийн амин сүнс болсон асуудал бол хүний нөөцийн асуудал. Энд байгаа энэ олон байцаагч нар энэ мэрэгжилдээ эзэн болсон та нар байгаа тул энэ хяналтын тогтолцоо явж байгаа. Тийм учраас та энэ боловсон хүчнээс сайшиж илүү боловсрол сургах, сургалтын төвүүдийг байгуулах, илүү мэрэгшүүлэх, илүү мэрэгжил мэдлэгийг нь сайжруулах чиглэл рүү анхаарах асуудал бол энэ байгууллагын бас үндсэн ажлын гол чиг шугам байх байхаа гэж ойлгож байгаамаа. Үнэхээр хүний аюулгүй байдлын манаанд өдөр шөнөгүй зогсож байгаа зөв зөөлөн хандаж, бурууд хатуу ханддаг энэ байцаагч нар байгаа тул энэ байцаагч нарын ажлыг бас ойлгодог, энэ ойлгодог төр байгаа тул Монголын хяналтын байгууллага шашид үрд орших ёстой гэж ойлгож байгаамаа. Ийм учраас байцаагч нар та нартай дахин хяналтын ажлын өдрийн баярын мэндийг дэвшүүлж байна. Та нартайгаа олон жил бас хамт энэ Монгол төрийн төлөө зүтгэнэ гэдгийг хэлээ. Та нар минь салбарынхаа асуудлуудаар хандах зүйл байвал нээлттэй гэдгийг энэ дээрээс бас хэлээ. Ингээд та нартай баярын мэндийг өргөж байна. Хүний аюулгүй байдлын энгийн мананд байгаа байцаагч нарын ажил үйлс өөдрөг байхын үлзэт төрөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа.